Үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт бол яа харахгүй зөв гэж үзэж байна. Яг бид нар ингээд үндсэн хуулийн заалт, зүйл, хүний эрх тойроод жоо хүнд үгээр яриад байгаа шиг байна. За иргэд бас илүү сайн ойлгосоо гэж бодож байна. Маш хялбархан хэлэх юм бол сонгогч иргэн 10 хүнийг аруулангийн дугуулахгүй бол таны саналын хуудас хүчингүй болно. Таны санал тэр чигтээ хүчингүй болно гэдгийг үндсэн хууль зөрчсөн л гэж байна. Хүн нэг хүний сонгомоор байж болно шүү дээ. Хоёр хүний сонгомоор байж болно. Бусд нь сонгомооргүй эсрэг саналтай байж болно. Тэр сонгогчийн тэр иргэний эрх яагаад хаагдж байгаа юм? Яагаад заавал 10 хүнийг сонгох ёстой юм? Тэр байтхан нэг намаас нь 10-ыг дугуулна шүүгээд явж исэн тохиолдол байдаг шүү дээ. Иргэн 3 хүнийг сонгоод үлдсэн 7-ыг сонгомооргүй байж болно шүү дээ. Энийг яагаад хязгаарлаад байгаа юм бэ гэж. Ингэж хязгаарлаж байгаа нь буруу өгсөн дүгнэлт үндсэн хуулийн цэц өгсөн байна. Тэгээ энийг бол дэмжиж байгаа. Тэгээ ерэн зүгээр энэ дээр бол нарийн хууль мойл ярихаас өмнө зүгээр энгийн дараалал бодохоор тийм байгаа үст. Тэгээ иргэд бас нэг ойлгосоо гэж бодож байна. Гишүүд энэ дээр хэрвээ янз янзын тайлбар хэлээд сонгогч хүн заавал 10-ыг дугуулах ёстой. Нэг л дутуу дугуйлвал таны бүх сонгол санал эрх чинь хүчингүй болно гэж үзэж байгааг дэмжиж байгаа гишүүдийг би ойлгохгүй байна. Ямар ч тайлбараас одоо энэ зөндөл ярьж байна л да. Ямар ч үндслэлгүй байна. Сайн ярих юм бол яг иргэдийн Монголын улс төрийн цаашдын зөв хөгжил, ардчлалын хөгжил биш зөвхөн намын эрх ашиг өөрийнхөө сонгох эрхийг л бодож байна гэж би бол итгэж байна. Тэгээ энийг үндсэн хуулийн цэцгийн энэ дүгнэлтийг хүлээж авахгүй эсэргүүцэж байгаа гишүүдийг бол би тэгж л ойлгоно. Тэгээ эргэж гисэн ингэж ойлгосоо гэж хүсэж байна. За Батын Батбаатар гишүүд